Шидтнүүдийн сургууль 1-ийн 2-р хэсэг. Хэд хоногийн дараа би хүслэн болсон сургууль дээрээ аавтайгаа ирэн бүртгүүлэхээр зогсож байлаа. Аав маань миний чадварыг мэдээд надаас илүү баярлаж догдолж байв. Удахгүй захирал багш ирж шалгана гэсэн болохоор би ч тэвдэн сандарч байв. Гэвч цээжин дээрээ гараа тавин гүнзгий амьсгаа аван тайвширахыг хичээлээ. Сургууль эхлэх төгсөн болохоор шинээр элсэх хүүхдүүдийг бүртгээд эхэлжээ. Харин хуучин хүүхдүүд нь 9-р сарын 1-нд ирэх ажээ. Өндөр нуруутай, нүдний шилтэй, хуучин бор костюм өмссөн 50 орчим насны хүн бидэн дээр ирж дотгош орохыг хүслээ. Тэр нүдэнд дулаахан харагдаж байсан учраас би бага ч ихсэн тайвширлаа. За охин минь чамайг хэн гэдэг вэ гэж буудан дээр духлан сууж өөдөөс минь ихцлэн харахад нь намайг гэрэлт амин гэдэг. Би энэ жил 7-р ангиа төгссөн гэж өөртөө итгэлгүйхэн хариулав. Ийм сайхан гэрэлтсэн аураатай хүн чинь ийм сул дуутай байж болно гэж үү? Охин минь чи жаахан өөртөө итгэлтэй байвал наад гэрлэн бүрхүүлчин улмал тодроод ирдэг юм шүү дээ гэж нэмсэглэв. Нээрэн би гэрэлтэж байна уу гэж намайг жаахан зэрэг орон асуухад тэглгүй яахав охин минь. Чи манай сургуульд байх ёстой. Авьяасаа үзүүлээч гэхэд нь би оюун санаагаа төвлөрүүлж байгаад сүнсээ биеэсээ гаргах гэж оролдлоо. Тентхийн орчин хамгаалалттай илүү нягтралтай юм шиг санагдаад хий бие минь гарч төвдөхгүй байв. Охин минь хүчлэх хэрэггүй дээ. Энэ өрөө маань энергийн нягтршил ихтэй болохоор чиний хүч дутаад байх шиг байна. Гэхдээ чи биеэсээ гардаг юм байна гэдгийг би харлаа. Өөр нэмэлт эд шид байна уу гэхин тэр. Байхгүй гэж би дорой дуугарлаа. Мөнхөө захирал өнөөхөн сайхан зангаараа надад итгэл өгөн. Чи энэ сургуульд ороод авьяас чадвараа улам хөгжүүлж илүү ихийг чаддаг болноо. Санаа зоволтгүй гэж хэлээд суудлаасаа босож бид чамайг шидтнүүдийн огторгүй сургуульдаа урьж байна гэж гараа сунгав. Тэр агуу хүний гараас атгсан мөч ой тойнд маань ийн үлджээ. Ээж биднийг догдлон хүлээж байлаа. Идэх дуртай амтнуудыг минь ширээ дүүрэн үржээ. Биднийг хаалгаар ормогц яасан тэнцчихсэн үү гэж яаран лавлав. Тэнцчихлээ. Одоо хоёулаа шидтэй охинтой боллоо шүү дээ гэж аав чангаар хэлэхэд аяар хавийн амтан сонсчихлоо. Хажуу айлын хүмүүс сонсчихвол яана гэж ээж сэрэмжлүүлв. Манайхан ширээ тойрон сууж хундаг тулган баяраа тэмдэглэв. Дүү маань гайхан "Эгчээ, та шидтэн болсон юм уу?" гэж шалгаана. Дуутай шуутай аз жаргал бэлгсэн оройг өдөв. Би 9-р сарын 1-ийг сэтгэл догдлон хүлээж байв. Тэр нэг өдөр анх харсан хөвгүүн одоо ч зүрх сэтгэлийг минь эзэмцээр. Тэр хүү тийм мундаг байгаа юм чин бусд нь ямар байдаг бол гэхээс шүнжин нойргүй хоногч идэмхэнд. Цагийн зүй иргсээр хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Аавыгаа хань татан шидтнүүдийн сургуульд цуг ирлээ. Хэдхэн дэвтэртэй ердийн цүнх үүрсэндээ санаа зовно. Бусад хүүхдийн цүнх ямар байдаг бол тэд ер нь ямар хувцс өмсдөг бол гэж эргэн тойрноо ажиглав. Би урилгаа үзүүлэн хашаагаар нэвтрлээ. Сургуулийн хашаанд оронгууд гаднаасаа үл анзаарагдан барилга тэнгэр тулах шахсан өндөр сайхан шилтгэн болон хувлаа. Эргэн тойронд нь ширэнгэн ойдол байдаг гэмээр амьтад гүйлдэн ер бусын орчим өгтөв. Хөөх энэ арслан байна ааваа гэж зочин хашгирахад хаана ямар арслан байна охин минь би юу ч харахгүй байна гэж аав заасан зүг рүү харлаа. Гарт минь жижигхэн бугуйт зүйлснийг сая л анзаарав. Тэр өнгөөр солонгорон дотор нь манан мэт зүйл хөөрч буй сонихон. Ямар сони юм бэ? Үүнийг зүүчгсэн болоод надад харагдаад байгаа юм болов? Та нэг зүүгээд үзээч гэж бугуйчаа суглан авахаар оролдох үед мөнхөө захирал сургуулиас гарч ирэв.
Наад бугуйчаа сугалж авч болохгүй шүү. Өөр хүнд ямар ч нөлөөгүй болохоор зүүгээд ч нэмэргүй. Мөн наадхаа хаях юм уу гээх юм бол чи шидэтний сургуульд зааж байгаа хичээлүүдэд сууж чадахгүй. Сургуульдаа ч нэвтэрч орж чадахгүй болно. За охин минь чи 8-ын ангид очоорой гэж аавд хандан тантай ярих юм байна. Хоёул тийш очиж сууя гэж нэгэн том модны доорх сандал руу чиглэн алхав. Би эргэн тойрноо харан алмаар саарл байв. Энэ модд нь ямар өндөр юм бэ? Гэхдээ амьтад сургуулийн хашаа руу орж ирдгүй юм байна. Тойруулаад хамгаалалтын зурус байгааг олж харав. Үнэндээ бол урд хожид үзээгүй авраг амьтдыг хараад орчлонгийн хязгааргүйд умбах шиг боллоо. Шатаар өгсөн 8-ын ангийг хайв. Ер бусын тэр сургуульд алт мөнх гээд үнэт эрдэнэс бүхнийг харамгүй шигтгэн уралжээ. Гэхдээ энэ бүхэн шиднүүд л харагдаж байгаа болохоос биш. Бүгд хоосон зүйл гэдгийг гадарлаж байв. Анги бүрийн хаалга маргад эрдэнэ шиг нов ногоон бөгөөд гадна талдаа жижигхэн хөөргөний чулуул ямар үнэтэй байдаг билээ. Гэтэл энд тэр бүхэн асар том томоороо шат таазны чимэглэл болсон байх нь алмайруулж орхив. Хажуугаар зүрх сурагчид бүгд нэгэн жигд саарал өнгийн формтой бөгөөд бүгд гартаа нэг бугуйчтай харагдаж байв. Хонх дуугарч ангиач олон дотгош ороход сэтгэл татам инээмсэглэсэн залуухан эмэгтэй багш угтан авч хүүхдүүдийн өмнө аваачаад танилцууллаа. Ингээд урдаасаа 3 дугаар ширээнд нэгэн хөвүүний хажууд суух боллоо. Номон гаргаж явахдаа хуучин танил хүү захын салгааны 2 дугаар ширээнд сууж явахыг олж харав. Түүнийг харж байтал мэдсэн юм шиг эргэж хараад нүд ирмэв. Зүрх тогтлоод л явчихлаа. Намайг таньж байна гэх бодол толгойд зурвас орж ирэв. Багш хичээл зааж эхэлвэ. Хэд хэдэн хичээлийн номын нэрс хэлж бичүүлээд эд бүгдийг номын сангаас авч уншаарай гэв. Шидтнүүдийн түүх номоо гаргаж ирэхийг хүсгэд надад тийм ном байсангүй ийш тийш харан байтал амина хажуугийнхаа санчрын номноос хараарай. Тэгж байгаад хичээлийн дараа багш нарын өрөөнөөс очоод номоо аваарай гэв. Хажууд сууж байсан хүү номоо дундаа тавилаа. Энэ өндөр туранхай хүүг санчир гэдэг бололтой. Эхний өдөр болохоор нэг их хичээл орсонгүй. Эхний цаг ороод л тарцгаав. Харин би өнөө хүү дээр очин намайг Амина гэдэг танилцъя гэж гараа сунгав. Намайг Ангараг гэдэг. Чи үнэхээр манай сургуульд орчлоо гэж юу? Гэж гайхсан байртай царайг нь хараад. Тийм ээ, ийм л юм болчлоо. Энэ бол чиний л ач тус. Би чамайг анхаарад л шидтнүүдийн сургуульд орохыг хүссэн хэмээн ярилцсангаа сургуулиар алхав. Өнгөрсөн хугацаанд болсон явдлыг түүнд нэгэнгүй ярьж өглөө. Харин Ангараг түүнд мэдэхгүй байгаа зүйлсийг нь тайлбарлан өгч байв. Инки чи ямар чадвартай юм бэ гэж түүнийг сонирсон байртай асуухад юу гэхээ мэдэхгүй байсан ч өөрийгөө жаахан дүйлгөхөөр шийдэж би ямар ч хүн юмыг байрнаас нь хөдөлгөж чаддаг гэлээ. Пөөх, үнэхээр гайхалтай. Наадах чинь манайханд байхгүй авьяас байна шүү гэд өөр юу чадах уу гэж сонирхол нь ихэд хөдөлсөн байртай асуухаар нь би бас бээсээ гарч ямар ч хол газрыг хормын дотор хүрч чадна гэлээ. Бүрч янзтай. Манай тийм хүн байдаг ч хормын дотор явж чадахгүй л дээ. Тэд арай сураагүй байгаа байхаа гэхэд харин чи юу чаддгийм бэ гэж түүн рүү маадгар харахад би гал гаргаж чадна. Энэ харж байна уу гэд алгаа дээш нь харуулхад галан бөмбөлөг үүсв. Тэр бөмбөлөг нь яг л бяцхан Ангараг гариг шиг харагдаж байлаа. Гайхалтай юм аа. Яг л лууны өндөг шиг харагдаж байна гэж санамсаргүй хэлчихв. Юу гинэ? Чи лууны өндөг харж байсан юм уу гэж түүнийг харахад тийм ээ би харж байсан. Тэр их том л доо. Гэхдээ чиний энэ галан бөмбөг
Хэлбэр дүрсээрээ их адилхан юм. Лууны өндөгнүүд бүгд ийм гал улаан байдаг юм гэдэл залчхав. Чи нэрэн өдий болтол юу хийж явсан юм бэ? Яагаад гинэт манай сургуульд орох болов? Авьяас чин гинэт ходроо юу? Гэхэн түүнийг тохорхоод байгаа юм шиг санагдахад. Тийм ээ гэж аман дээр нь гарч ирсэн ч үгээ залхиад дахиад жаахан өнгөрмөр санагдав. Үгүй дээ. Би шиднүүдийн гэр бүл төрсөн. Харин гэртээ уйдаад энд хөгжилтгөөр ирсэн гэхүү дээ гэж хоёр гараа өргөн мөрөө хавчив. За тэгвэл чамд манай сургууль таалагдж байна уу? Тийм ээ, энэ хан туурга нь үнэхээр эртний цайц шиг юм аа. Тэгсэн мөртөө зарим хан нь орчин үеийн шиг. Ер нь юмны цуглуулах шиг юм аа. Гэхэд тийм ээ. Энэ хан туурга өөрсдийн дураар солигддог. Их ааштай шүү. Тэднийг магтаад байвал хүснээр чинь л өөрчлөгдөнө. Тэд маш олон нууц хаалгатай ч тэр болгон ил гаргаад байдаггүй. Гэхдээ чи нууц хаалганууд гэдэг номыг унших юм бол энд ямар эртний хаалганууд байдгийг мэдэх болно гэв. Нээр нь та нар 7 дугаар анги хүртлээ их зүйл сурсан уу? Би та нартай энэ тэнцэхгүй л дээ. Гэтэл та нартай хуваарлцдаг гэв. Зүгээр дээ. Манай ангид янз бүрийн насны хүүхдүүд байдаг. Энд 1-р ангиас нь явсан хүүхдүүд ч байгаа. Бас чам шиг шинэ ирсэн хүүхдүүд ч бий. Гэхдээ шидтэн гэдэг бол өөрийн онцгой чадвартай байдаг. Тэр нь эрт эсвэл хожуу илэрнэ. Нэг их ялгаагүй дээ. Чадвар л чадвар шүү дээ. Түүнийг сургууль сурснараа олж авдгүй юм аа. Гэхдээ гайхснаа нууж чадалгүй. Тэгвэл яах гэж сургууль сурдаг юм бэ? Гэд асуучихлаа. Сургууль бидний чадварыг улам гэрэлтүүлдэг. Шидтнүүдийн амьдардаг ертөнцид ороход бэлддэг. Шидтнүүдийн ертөнц өөрийн гэсэн дүрмтэй, зохион байгуулалттай, орчинтой. Энд сайн ч хүмүүс байдаг. Бас хорон муу санаатай хүмүүс ч бий. Чи түрүүнд харсан байх. Манай сургууль гаднаас нь харахад игэж 94 давхар сургууль шиг харагддагч дотроо өөр байгаа үсттэй хэмэв. Одоо цааш явъя гэхэд нь олон шин зүйл мэдэж авч байгаадаа би баярлав. Дөнгөж таньсан хөвгүүнээс элдвийг шалгаах нь бүдүүлэх хэрэг гэж санан чимээгүйхэн цааш даган явлаа. Бид хамт сургуулиас гарлаа. Нэг чиглэлд явдаг шүү дээ. Тэр их төгшөөхгүй байгаа надад таалагдж байв. Гэхдээ тэрэнд найз охин байгаа болов? Тэр үнэхээр аятайхан юм аа. Өндөр нуруутай, үсээн гоё цас уусан. Нүд нь ямар гоё өнгөтэй юм бэ? Тийм гэхийн аргагүй дур улаам харцтай гэж түүнийг дотроо зурглан амжив. Өдөр болгон би энэ автобусны буудлаас 13 номерын автобусанд суудаг юм. Энэ чиглэлд шидтэн охин явдаггүй байсан. Харин чи анхных нь боллоо гэж хэлээд автобусны хаалга онгойход өнөөхөө өсрөн суулаа. Би анхдагч боллоо гинүү. Шаал балан юм. Энэ одоо тэгээд юу гэсэн үг юм бол гэж бодсоор араас нь даган оров. Тэр аль хэдийн хамгийн арын суудалд очин суугаад чихвчээ зүүсэн байв. Харин түүний хажууд сул суудал байсангүй. Түүн рүү харахгүй хичээн автобусны бариулаас барин буруу харан зогслоо. Гэрийн ойролцоох автобусны буудал дээр буугаад маргааш уулзъя гэж салцгаав. Тэр ер нь учир битүүлэг хүүхэд шиг санагдлаа. Гэртээ ирэхэд аав ээж хоёр сургууль ямар байв даа гэж баахан шалгаасан. Тэдэнд харсан үзснээ ярьж өгөхөд итгэж ядж байх шиг. Харин захирал багш аавтай юу ярьсан талаар асуухад шидтнүүдийн сургууль байдаг гэж хиндэж хэлж болохгүй. Охин чинь сургуулиас гадуур шид хэрэглэж болохгүй гэж загсан. Хэрвээ хэн нэгэнд ам алдвал охиныг чинь сургуулиас шууд чөлөөлж ид шидийг хураан авна гэсэн гэж аав хэлв. Ямар хатуу юм бэ? Үнэхээр миний ид шидийг хураана гэж үү? Тэгэхээр захирал багш үнэхээр чадaltaй шидтэн болтой гэж би бодон хэсэг зуур төсөөлөлтөй автан хэвтлээ. Хүү Ямина
Тэнд шидэтний улсад амьдардаг хүмүүс ажил хийж мөнгө олох гэж завдгүй байх та гэж ээж хэлээд хажууд суув. Тийм бахаа тэнд бүх юм бэлэн болохоор хийгээд байх юм байхгүй биз гэж амийн дагуулж хариулв. Унтах цагч болжээ. Зүуд маань ч өөрчлөгдөж, бие маань хэдий амарч байгаа ч хий биерээ тэнгэрт хөөрн нисэж огт өөр ертөнцүүдээр аялах болов. Тэгэхдээ олон зүйлийг туулж мэдэх бөгөөд даалгаварч гүйцэтгэн явдаг боллоо. Сүнс маань яг л өнснөөсөө мултарсан юм шиг л өнгөрсөн ирээдүй рүү ч аялж байв. Гэвч өөрийнхөө ирээдүйг л зүүдлэхгүй юм. Зүүдийг ч бас програмчилдаг юм болов. Өөрийгөө нууц ажилтан болчихсон юм шиг л төсөөлж сүүлдээ дэндүү их ачаалалтай ажилласнаас ой санамж маань холилдож зовоох болов. Тэгээд нэг өглөө автобусны буудлын дээр төрүүлэн ирээд ангаргыг хүлээн зогсов. Түүнийг ирэхэд зүүднийхээ талаар ярьлаа. Ангарга: бид бол суутнууд. Энэ ертөнцийн хүмүүс биш. Тэгэхээр өөр олон ертөнцийг хамааран амьдрах хэрэгтэй болдог гэсэн үг л дээ. Одоо энэ харж байгаа ертөнц маань бодит ертөнц. Харин зүүдэндээ үзэж байгаа ертөнцүүд маань хуурамч гэж би боддог. Тиймээс ч би шүн зүүдэндээ ийш тийш аялаад байхыг хүсдэггүй. Тэгээд орны толгойнхоо хажууд нэг зүйлийг тавьснаар хаашаа ч явахгүй тайван унтдаг болсон доо гэж инээв. Хөөх тийм үү, тэр чи юу юм бэ? Надад үзүүлж болох уу? Үнэндээ бол би зүүдэндээ ийш тийш аялж даалгавар гүйцэтгэхээс залхаж байна гэхэд. Тэгж яагаад үзүүлнэ? Гэхдээ чи дөнгөж эхний шатан дээрээ явж байгаа болохоор нэг хэсэгтээ тэдгээр даалгавруудыг гүйцэтгэхээс өөр аргагүй гэж дойдгор хэлээд автобус ирчлээ гэд яриагаа таслан чихвчэн зүүн тотгош оров. Би ч адилхан шидтэн юм чин түүнийг царай алдахгүй хараа дээгүр байхаар шийдэв. Автобус нь зогсож байтал нэгэн дажгүй хөөгөн суудал тавьж өгдөг байгаа. Түүн талархан цонх руу харан цамцсан суулаа. Ангидаа дотны найстай ч болж амжлаа. Түүнийг туйлын туяа гэдэг. Бөгөөд намайг хичээлээ ойлгохгүй бол тусалж завсарлагааны цагаар амтад боо шоколадтай цайгаа харамгүй хуваалцдаг болохоор түүнд нэг шин тасжээ. Тэр хичээлдээ сайн үргэлжил ном твэрч явдаг болохоор ангийнхан ч түүнээс тусламж авах дуртай. Ангарга нэг удаа завсарлагаанаар саран гэх нэг охины араас гүйн очиж цэцэг өгч байхыг би харлаа. Тэд хөгжилтэй ярилцсан шатаар доош уруудан буухад ангарга саранд сайн юм байна гэдгийг мэдэв. Хэдий харамлах сэтгэл төрсөн ч түүнийг мартахаар шийдлээ. Санчир ширээн дээр ном уншин сууж байв. Би санчраа ангарга сараа хоёр үерхдэг юм уу гэж асуухад. Мэдгүй, ангарга түүний араас гүгээд л байх шиг байгаа. Харин саран лав түүнд сайн биш гэж тэр тоомжиргүй хэлээд номынхоо хуудсыг эргүүлэнгээ над руу харж хин нэг хайрламар байна уу? Хажууд чинь сул хүмүүс зөндөө байна шүү гэж тоглоом шоглоом хийв. Гүй зүгээр л манай ангид өөр хос байдаг болов гэхэд саран будад хайртай. Гэхдээ буд түүнийг тоодгүй юм уу? Манай буд чинь сургуулийн 2 удаагийн аврах сурагч шүү дээ. Тэр нь сургуулийн бараг бүх охин дурлсан байхаа. Гэхдээ би гайхан түүн рүү харж яагаад энэ урд суудаг будуудаа тэр чинь тийм ч хөөрхөн биш шүү дээ гэхэд тэр сургууль дотор жинхэнэ царайгаа нуучдаг юм аа. Хэрвээ чи сургуулиас гадуур харсан бол түүнд лав дурлах байсан да гэв. Ингээд би хичээлийн завсар чөлөөгөөр будыг үе ажиглав. Урд шиднүүдэд зориулсан бодлого зааж байлаа. Тэр нь энгийн тооноос огт өөр бөгөөд маш олон хувьсагчтай ер нь л их сонин хэмжих түүнтэй байв. Даанч тэрийг сурахгүй бол шидний ертөнцид амьдрахад бэрх. Тийм учраас хачин тоонуудыг хичээнгүйлэн хуулж ав. Хонхч дуугарлаа. Дэвтэр номоо цүнхэндээ хийж аваад будын араас даган гарлаа. Тэр сугар химээх өвгөнтэй явж байв. Тэд сүрхий найзууд бололтой. Тоглоом дохуухийн инээлтцгэн. Харин тэдний араас дагаж байгааг мэдчихвэл яандаа гэх бодол толгойд эргэлдэхэд хан туурга өнөөдөр ямар болж өөрчлөгдсөнийг ажиглан явж буй дүр эсгэв.
Өнөөдөр ханнуу дээгүүр эртний шүлгийн мөртөө тодрон гарч ирсэн байлаа. Тэнд сонирхох юм их байсан ч энэ удаа будын жинхэнэ төрхийг л харчих юмсан гэж араас нь гүйж автал ангийн багш гэрэл гинэт намайг дуудав. Жаахан харамссан ч багшийн өрөөнд явж орлоо. За Амина минь сургуульдаа дасаж байна уу гэж хэртэй тавг төхөөлөв. Тийм ээ, үнэхээр их таалагдж байгаа гэж би хариуллаа. Өнөөдрөөс эхлээд чамд сургуулийн дүрмийн дагуу шинэ нэр өгөхөөр болсон. Чи энэ тухай урд нь сонсож байсан биз дээ гэж асуухад. Тийм ээ, би бүх хүүхдүүд галактик сансар огторгуйн нэр авдаг гэж дуулсан гэхэд ганц гаригууд ч биш, солирууд ч бас нэртэй. Бас одод туйлын туяа гээд маш олон нэр биш үү. Гэхдээ чамд охирох нэрийг бид олсон гэж хэлээд суудлаасаа босон нэг хавтастай юм авчирн дэлгээд нүдний шилэн хайн ийш тийш харангаа. Чи юу гэж бодож байна да? Энэ үнэхээр сайхан нэр байна. Од ирэхэс гэлээ. Нэрийг нь дээд зөвлөөс явуулдаг юм. Тэгэхээр тэд чиний чадварыг харгалзан үзсэн байж таарна гэлээ. Ингээ тэр өдөр шин нэртэй болоод гэртээ ирлээ. Би од ирэхэс гэдэг нэртэй боллоо. Уг нь Амина гэдэг нэр минь надад таалагдж байсан юмсан. Гэтэл одоо гихүү, ирэхсээ гихүү гэж ээжтэй хэлэхэд. Зүгээр л нэр байна. Ирэхсээ гэвэл эмэгтэй хүүхдэд гоё нэр байна. Миний охинд яг таарна гэд инээмсэглэв. Компьютераасан ойр зур юм үзэж агаад нэрэн манай ангийнхан Facebook байдаг болов уу гэж нэгээр нь хайж эхлэв. Гайхалтай нь бүгд Facebook дээр байсан бөгөөд эгэл жирийн хүүхдүүд шиг зураг тавьжээ. Гэхдээ тэдний нүүр ном дандаа гариг ертөнцийн зураг, элдэв сонин амьтад үл тайлагдах дүрс тэмдгээр дүүрэн байгаа нь сонирхол татав. Тэр оройжонгоо Facebook ухаж бүгдд нь найзын хүсэлд илгээгээд унтахаар хэвтэв. Шүн дахиад л нэгэн ойд явж буй зүүдлөв. Тэнд нэг эмгэнд өдөржин ус зөөж гэр орны цэвэрлэхэд тусалсан бөгөөд юу ч ярихгүй зүгээр л охин минь баярлалаа л гэж инээмсэглэж. Маргааш нь дахиад л хичээлдээ явлаа. Энэ удаа танилцах дадлахаар хээр гарцгаав. Ирэхсээ гэхээр нь өөрийнхөө нэрийг дуудсныг анзаарсангүй зогсож байгаад багш дадлахаар нь гинэт санаад гүйн очлоо. Ирэхсээ хээр гарах бэлтгэлээ хангаж ирсэн үү гэж багш асууж байна. Тийм ээ гэд нуруундаа үрсэн үүргэвчээ харууллаа. За тэгвэл явцгаая гэж багшийг хэлэхэд хүүхдүүд сургуулиас гарan цувран алхацгаалаа. Хамгаалалтын бүсээс гарч байгаа учраас замаасаа хазайн өөр тишээ явж болохгүй шүү хүүхдүүдээ. Энд зэрлэг амьтад ихтэй учраас болгоомжтой байх хэрэгтэй гэж багш сануулав. Сарангийн дэргэд очин цуг явлаа. Харин энэ удаад будын нүүрлөө сайтар харлаа. Тэр хуурч өөрчлөгдөөгүй л байв. Гэтэл ангараг бидэн дээр гүйн ирэв. Гэхдээ тэр сарантай цуг явахыг хүсэж байгаа нь илт байлаа. За би зай болж өгье дөө гэж хэлээд тэднээс холдоход тэд би биелүүгөө тааламжтайа харан хоцров. Иргэн тойрныхоо моддыг сонирхон хэсэг алхлаа. Нэгэн том модон дээр их сонин шуу суужээ. Тэр шар шуу шиг мөртлөө хар өнгөтэй байгаа нь холоос харуул яг нэг хөгшин хар өвгөн сууж байгаа юм шиг харагдана. Дээгүүр нь үе үе аймаар том шууд эргэлдэн нисэж гуаг гэж эвгүй муухай хавшина. Гэхдээ дандаа ч хөөцбөр амьтдаа тааралцсангүй. Хөөхөн цагаан туулай чандаг гээд ойн цорхойг чимсэн хөөхөн амьтдтай ч таарав. Бид ойн чөлөөнд ирж тойрон сууцгаалаа. Ангийн дарга сугар босож үг хэлв. Тэр бусдаасаа арай ахмад настай харагдаж байлаа. Тэр лав айл хэдийн 16 хүрсэн баха. Хүүхдүүд түүний үгийг анхааралтай чагнахаж. За шийднүүд ээ, та нарт ойд хичээллэх нь таалагдж байгаа биз дээ гэхэд тийм ээ, үргэлж ойд хичээлдэг бол сонирхолтой шүү гэж санчир хэлв. Гэхдээ ойд үргэж бороо ордог болохоор байнга байх боломжгүйг та нар мэдж байгаа байх.
Ойг туулаад цаана нь гарах юм бол шиднүүдийн амьдардаг тосгон харагдана. Тэнд бид өмнө нь дадлага хийж байсан шүү дээ гэж хэлээд за ингээд өөрсдийгөө захаасаа танилцуулаад явчихъя гэлээ. Ангийн даргаасаа эхлэе гэж ангаргийг санал гаргахад бусд нь дэмжлээ. Тэд их чөлөөтэй хөгжөөлтэй цагийг зугаатай өнгөрүүлжээ. Сугар эхлэн өөрийгөө танилцуулаад аав ээж нь жирээлний ажилчид гэдгийг зохиод өөрийнхөө чадварыг үзүүлв. Түүнийг том хүрэн баавгай болон хойд хоёр хөл дээрээ босон архирахад хүүхдүүд багтан алга дашцгаалаа. Тэр өөр хэд хэдэн жамтан болж хойров. Бас тэгээд урд сууж байсан будыг туслахыг хүсгэд тэрээр гарч ирэв. За ямар амтан болмоор байна гэж түүнээс асуугаад луу олмоор байна. Үнэхээр сүртэй шүү. Чи аль дээр жижигхэн зулцаг болгосон гэхэд нь урд нь ч бас эднэр ингэж туршилт хийдэг байжээ гэж бодлоо. Би үзэж болох уу? Би бод урд нь хуурч үзсэн юм байна. Харин би амтан болж хуурч үзмээр байна гэж намайг босож ирэхэд тэгэлдээ чи ямар амтан болмоор байна гэж сугар асуув. Харин хүн болж хуурах уу гэж дотроо бодсноо болоод эмэгтэй хүүхэд гэхээр л яхаараа заавал хүн шуу болох ёстой гэж би ч бас луу болж хуурмаар байна. Гэхдээ их гоё луу байгаасаа гэж хүсэж байна гэд хэлчихээд хацар минь улайв. Халуун оргиод явчлаа. Тэглгүй яах вэ? Чамд таарах нэгэн лууг би мэднэ гэж тэр хэлээд гараараа дохиход тэр дороо хүүхдүүд дуу алдан шагшив. Үнэхээр сайхан цэнхэр луу байна гэцгэн алга ташжээ. Шин дүр төрхмээч надад таалагдаж ангараг яаж хүлээж авч байгаа бол доо химэн дотроо бодно. Түүн рүү хялам хийхээ ч мартсангүй. Бороо орж эхлэхээ сургууль руугаа бид буцлаа. Уулнаас үер бууж байгаа бололтой сүртэй чимээ ард нүрэглэн сонсогдно. Энэ удаад бүх хүүхдийн чадварыг харж амжсан бөгөөд ангаргийг гал гаргадаг, хан нэвтэлдэг, сугар ангийн дарга хүссэн амьтандаа хуурдаг, бас бусдыг хуургадаг. Санчир ямар ч эвдэрсэн зүйлсийг эргэн хэвэнд нь оруулж бас шинээр эд зүйлсийг бүтээж чаддаг. Буд бол нисэж чаддаг, бас царайгаа өөрчилж чаддаг гэгшлэн олон янзын шидтэй хүүхэд байдгийг мэдэж авсандаа олзуурхав.